Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах Ундрал подкастын шинэ бүлэг маань боловсролын салхи цахим шилжилт гэсэн сэдвийн хүрээнд явж байгаа. За энэхүү бүлэгтээ бид нэр боловсролын салбарт цахим шилжилтийг манлайлан ажиллаж байгаа. Манлайлагчдыгаа бол урьж оролцуулж байгаа илээ. За энэ удаагийн дугаарт ECM их нүүдэл компани үүсгэн байгуулагч Отгон Багаан захирал маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. Бас өнөөдөр энэ боловсролын салбарын талаар энэ шинэ саргааг мэдээллийг хүргэж ийм подкаст эхлүүлж явж байгаа юм л да. Бас тархалтнаа илэрхийлье. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. За хоёлаа яриагаа эхлэхдээ өөрийг таны тухай болон танай компани тухай ерөөхдөө товч танилцуулаад эхлэе гэж бодож байна. За би ч одоо компани бол байгуулагдаад 24 жил болж байна. Яг ECM гэдэг компани анхуулсан байгуулагдаад 24 болж. Өнөөдөр нэг 4 охин компанитайгаар ECM Group компаниалгад үйл ажиллагаа явуулж байна. За нэг компани маань болохоор ECM Билинг төв гэдэг компани болохоор зэрэг нийт цахилгаан, дулаан, усны буюу энэ орон сууцны нийт аж ахуйн компаниудын системийн билингийг үйлдвэрлэдэг. За одоогийн байдлаар нэг сая гаруй билинг үйлдвэрлээд төлбөрийн төлөөд явдаг ийм компаниуд тавьчихсан бол. За хоёр дахь компани ECM Fintech гэдэг макро санхүүгийн байгууллагуудад зориулсан системийг нийлүүлдэг, нэвтрүүлдэг ийм компаниас байна. Нийтдээ нэг зах зээлийн бас 10-аас 15% эзлээд тавьж байгаа. За гурав дахь компани маань одоо сая ECM их нүүдэл гэдэг компани. Энэ бол яг цэвэр ерөнхий боловсролын сургуулиуд, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, коллеж, одоо SMS гэж нэрлэдэг, LMS гэж нэрлэдэг байгаа системүүдийг нэвтрүүлээд хэрэгжүүлээд явдаг компани. Тэгээд ECM Group гэсэн ийм компанид. Цаашдаа бас бид нар энэ жижиг дунд бизнес, энэ биелэр компаниудад зориулсан санхүүгийн системийг бид нар хөгжүүлэлт хийгээд бас доосоод одоо эцсийн тестийн шатанд явж байна. Тэгэхээр бас нэг санхүүгийн компани маань удахгүй бас төрөх гэж байна. Ингээд ерөнхийдөө мэдээллийн технологийн салбарт 24 жил ажиллаж байна гэх юм уу? Ер нь ихэнх гинүүд маань санхүүгийн компаниуд шүү дээ, санхүүгийн програмд хөгжүүлж байгаад яаж яваа та боловсролын салбар руу яваад орчваа? Тэр талаасаа дурсвал. Тийм. За би ч нь бол ховдын багшин дээд сургууль. За одоо тоглоом нэргээр нөгөөд ховдын Харвард төгссөн гэж ярьдаг. Тэгээд үнэхээр яагаад бид нараас ховдын Харвард төгссөн бэ гэхээр зэрэг анх 79 онд орон нутагт Ховдын аймагт ховдын багшин дээд сургууль гэж байгуулагдаад тэнд үнэхээр манай саяхан ардын багш болдог манай багш одоо Чадамбай багш гэж хүн тусгай бараг тамилтаар очиад тэнд ер нь тухайн үеийн эрхүү гадаадд төгсөжсэн хамгийн мундаг сор болсон багш нарыг ингээд тэргүүн ээлжинд авах юм бараг эрхтэйгээр томилогдож очижсэн юм байл сүүлд нь анзаархад. Тийм учраас бид нар үнэхээр азтай тэнд 5 жил одоо тухайн үеийн л одоо хамгийн сор болсон багш нарыг хичээл заалгаж байсан. Тэр хэрээрээ бол маш их юм үзэж сурсан. Маш их одоо боловсрол гэх юм уу? Олсон ч гэдэг юм. Энэ утгаараа ховдын багшин дээд сургууль маань анх бол яг цэвэр багш бэлтгэдэг сургууль буюу байсан. За одоо бол нэлээд өргөжөөд олон мэргэжлэлтэр бэлтгэдэг болсон юм байл. Тэгэхээр би бол өөрөө бас яг багш хүн. Яг багшин дээд сургуулийг төгсөөд за яг багшлаагүй төгсөөл би 1 жил яг ховдын багшин дээд сургуультай 1 жил багшилсан. Түүнээс хойш ер нь багшлахгүй байжгаад сүүлд одоо бас боловсролын салбарт 2012-аас 16-нд нийслэлийн боловсролын газрын даргаар ажиллах бас тийм хөө тохиосон. Тэгээ ер нь бол ингээд сургууль төгснөөсөө хойш л энэ боловсролын салбартаа орж ажиллах. Ер нь боловсролын салбарт юм хийх хэрэгтэй гэдэг ойлголттой явсаар байгаа. За компани хувьд ч гэсэн бид нар 2008-9 оноос эхлээд бас ерөнхий боловсролын сургуулиуд систем хийж эхэлж байлаа. За бүр анх байгуулагдаад 2004 онд бид нар шинжилгээ ухааны технологийн их сургуулийн ихтэй сургуулийн удирдлагын систем гэдгийг хийгээд за шинжилгээ ухааны технологийн сургуулийн харьяа 17-8 сургууль за бусад бас нэг 10-аад ихтэй сургуульд манайхан системээ нэвтрүүлж явж байсан. За шүтээшиг төгссөн оюутнууд бол бараг мэдтiin доо UNIMES гэдэг систем байдаг. Энийг бүр бид нар анх одоо хөгжүүлээд явж байна. Тэгэхээр ер нь бол боловсролын салбарт бид нар компани байгуулсан цагаасаа л манай нэг зах зээлийн нэг гол хэсэг байсан. Тэгээ тэр утгаараа л тэр 20 жил боловсролын салбарт бас ажиллаж байна. Зөв. Шүтээс дээр NMS ер нь бол угаасаа айгүй түгээмэл шүү дээ. Айгүй олон жил ажиллаж байсан тий. Тэгээ ихтэй сургуулийн систем боловсролын ерөнхий боловсролын сургуулийн системийн ялгаа юу вэ? Одоо сүүлийн үед бас цэцэрлэг рүү ороод байгаа тий. Бид нар анх Батарч багшийг шүтээсийн ректор байхад нь одоо тэдний захиалгаар гэдэг юм уу UNIMES гэдэг системийг
ихтэй сургуулийн удирдлагын мэдээллийн систем гэж хийж байна. Ер нь бол маш том систем л дээ. Сүүлдээ бид нар бүр өргөжүүлээ санхүүтэй, сургалтын албатай. Ер нь бол ингээд ихтэй сургуулийн дотоод сургалтын үйл ажиллагаанд юу байдгүй бүх процессыг автоматжуулахын системийг хийгээд тэгээ сүүлд нь 2009 онд бид нар шүтээс ч өөрөө бас тийм IT-ийн албатай болоод тэгээд IT-ийн албанд бид нар албасаар бүх код, source code-уудаа хүлээлгэж өгöd ингээд явжсан. Тэгээ яг тэн дээрээ тэр их сургуулийн системийн туршлага дээр үндэслээд бид нар бас дунд сургууль дээр арай тэрийг жижигрүүлээд 2009 онд бид нар бас GRCS гэдэг системийг бас хамгаалалт дүүргийн сургуулиудад нэвтрүүлж эхэлж байсан. Гэхдээ яг тухайн үед үнэхээр энэ дижитал шилжилт гэдэг зүйл тэр тусан дундаа босрлын салбарт энэ дижитал шилжилт гэдэг зүйл бол их хол байлаа л да. Тийм учраас нэг яг нэг өгүүлэхэд нэг сайн амжилт болоогүй нэлээ гэдэг сургуульд тавиад нэг хэсэг ажиллаж байгаа явсан. Зөвхөн мэдээж ялгаа бол хасар том байлгүй байх. Нөгөөх нь бол яг их сургууль гэдгээрээ сурч хичээлийн сонголтоос авахгүйлаад тэгээд захим хичээлүүд бас илүү төлхөө явдаг байсан бол одоо бол бид нар дунд сургуулийн систем дээр бол багаас нэг юм за яг нэг өгүүлэхэд захим журнал хөтлөх гэдэг ажлыг л бараг төлхөө хийж штэ тий. Тэгэхээр эндээс бол ялгаа зөвхөн цаашдаа хөгжил бол мэдээж ажил төвшөндөл очих хэрэгтэй л да. Одоо ер нь нөгөө 2004 оноос хойш 9 он гэл анх юнимис хийсэн гээл те яг энэ юунуудаас харахад ингээд шилжилтүүд нь штэ яг хэрэглэгчийн мэдээлэл технологийн одоо системдээ хандах хандлага өөрчлөлт бол аяга өндөр мэдэгдэж байгаа шүү дээ. Тэднийг ер нь ингээд дурсааж явал өмнө нь одоо ямар байв те ямар бас онцлог давуу талтай харилцагчид хэрэглэгчид систем хандахтаа одоо сүүлийн үед ямар хандлага гарч ирж байна те эрэг сөрөг өөрчлөлтүүд нь тэрийг яг та гоё хэлэхээр туршлагатай байгаа юм л да. За би бас нөгөө ер нь бол зөвхөн сургуульд ч биш л дээ босрлын системд ч биш л дээ яг Монголд ингээд мэдээллийн технологийн хэрэглээ гэдэг юм хэрэглээ болох зүйл бол ер нь арцсангуй одоо бусад орнуудтай харьцуулах юм бол хол хоцорч явж штэ. Зөвхөн босрлын салбарч биш. Ягаад би бас тэгж хэлж байгаа хэрэг би 2014 онд Хятадын нэг томоохон хотод очиод ингээд яг энэ дижитал шилжилт босрлын дижитал шилжилт хийж байгаа хотод очиод ингээд туршлага судлахаар осч ирсэн. Тэгэхэд 14 онд штэ. Тэгэхэд яг өнөөдрийн бидний өнөөдрийн хийж байгаа энэ ерөнхий босрлын сургуульд нэвтрүүлээд байгаа энэ LMS, SMS системийг тэнд үжээ бүр захын хотод нь ингээд нэвтрүүлэлт хийгээд явж ирсэн. Тэгэхээр би зүгээр тэрнтэйгээ харьцуулах юм бол дор хаяжил 12-3 жилээр манайх бол хоцорч явж байна гэж. За хэрэглэгч тал ч гэсэн яг энэ талаас яг энэ утгаараа хэрэглэгч тал өнөөдөр яг ингээд за ялангуяа яг эргэл босралдаар л яриа одоо тэгэхэд яг үндэ манай багш нар ингээд маш их ажлын ачаалттай байдаг одоо маш их цаг зардаг маш их хар ажил хийдэг гэдэг боловч яг ингээд нөгөө мэдээллийн технологи хэрэглээд тэрийг нөгөө өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх гэдэг ойлголт ч гэдэг юм уу бас л төдийлөн сайн сууж чадаагүй л байна. Яг ихтэй сургуульд бол хүчээр одоо нөгөө оюутнууд маань хичээл сонголтоос эхлээ системийг заавал хүчээр ашиглах болдог. Сургуулийн албатай байн харьцаад байхгүйгээр тэр дүн бангууд нь бүгд системээрээ дамжиж ирдэг. Хичээлийн хуваарь нь системээрээ дамжиж ирдэг учраас оюутнуудын хувьд бол тэгж бас оюутнууд шүү дээ. Оюутнуудын хувьд бол системийн шууд хэрэглээ болоод ингээд төвтрээд явцдаг. Тэгээд сургалтын алба зөвхөн нөгөө багш нартайгаа ч гэдэг юм уу оюутнуудтайгаа шууд ингээд харьцахгүйгээр системээрээ дамжуулаад харьцаад явцдаг учраас хэрэглээ болох сайн өндөр байх. Өөрөөр хэлбэл ер нь бол аливаа системийг хэрэглээ хэдүүд бий болдог гэхээр зэрэг тухайн байгууллагын удирдлага нь ямар төвшин тэр системийг ойлгож хүлээж авч байгаа юм бэ гэдгээс л хамаарч байгаа шүү дээ. Удирдлага нь цаасаар нэхэл цаасаар ажиллаа явуулаад байдаг байх юм бол тэнд тэгчээч систем бол нутгшихгүй хэрэгжихгүй. Удирдлага нь сургуулийн одоо удирдлагууд гэдэг юм уу бүх одоо үйл ажиллагаа системээр нэгтгэх, системээр авдаг, хичээлийн хуваарийг системээр авдаг, дүн бангаа хичээлээр системээр авдаг гэдэг нэг хэрэглээ талаасаа удирдлага талаас нь байх юм бол хэрэглээ болж чадна. Тэгэхээр одоо ч гэсэн бас байдал. Гэхдээ зүгээр 8-9 онтой харьцуулшгүйгээр илүүтэй ер нь бол системийг хэрэглээ бол маш сайн болж штэ. Ялангуяа яг сүүлийн босрлын яамнаас явж байгаа дижитал шилжилт гээд энэ хувийн хвшлийнхнаар SMS системийг хэрэггээд ингэж байгаа таач гэсэн бас үнэхээр бас хэрэглэгчдэд илүү бас боломжуудыг бас нээж өгч байна л да. Тийм тий. Хуучин ч бол нөгөө үндсэн яг EBS төр бол ECS гэдэг систем байдаг байсан тий. Тэр мэн одоо ингээд нэгдсэн систем рүүгээ шилжээд эцсийн хэрэглэгчд бол өөрсдөө хүссэн систем дээрээс ашиглах боломжтой гэдэг. Энэ дээр та юу гэж бодож байна? Энэ шилжилтийг хийх гэж бас их олон жилүүд өнгөрсөн шүү дээ тий. Яг тэр жилүүдэд цуг явж исэн хүний хувьд ер нь энэ шилжилтэн дээр яамны зүгээс харж байгаа айгу том зөв үнцг нь юу вэ те? Бас засаж сайжруулах хэрэгтэй үнцг нь юу вэ таны харахаар? Юуны төрөнд одоо
сүүлийн хэдэн жил яамнаас барьж байгаа бодлогыг бас бид нар цаашаа хандах хэрэгтэй байна. Ягаад гэвэл ямар ч үсэн төр бол ингээд цаашдаа төр буюу одоо боловсролын мэдээллийн технологийн төвийн SS систем бол яг одоо хувийн гишүүдтэй өрсөлдөж хөгжүүлэхгүй энэ зөвхөн хаб байдлаар яваад за анхан шатны байгууллагууд дээр одоо хувийн гишүүдийн системүүдийг тавина гэдэг энэ шийдвэр л өөрөө маш мундаг гэсэн үг. Хамгийн сайн гэсэн үг. Мэдээж амар байсангүй. Тийм. Яг үндэ бол шийдвэр гаргачаад байдаг. Гэхдээ яг ингээд эцсийн байдлаар яг нэг хувийн компаниуд чинь системээ ч авч явах юм шүү гэдэг нь бол ингээд тодорхой шийдэл гаргачихгүй л бас нэг хилээд өгчихгүй гэл бид нар ч бас хуралдаар очил хэлдэг байлаа шүү дээ. Та хэд одоо гинээс цааш бол SEC-г бол ашиглахгүй юм байгаамаа. Наад хувийн компани системүүд ч явах шүү гэдэг нэг тодорхой шийдвэр гаргаад өгч. Яг анхан шатн дээр очиж сүүлийн нэг 2 жилийн өмнө 2 жилийн тэр бол SEC хэрэглэх юм уу одоо хувийн компанийнхаа систем их нүүдэл системийг хэрэглэх юм уу гэдэг нь ингээд нэг юм эргэлдсэн байдалтай. Ялангуяа нэг 22 оноос 23 он ч нэг багшийн гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотойгоор хичээлийнхаа бүх тохиргоонуудын SEC дээр байх хэрэгтэй гэсэн чинь нөгөө яг арай гэж нэг хувийн гишлийн системүүдийг ашиглах гэжсэн компаниуд маань сургуулиуд маань буцаад нэг SEC руу орчих ч гэдэг юм уу. Зүгээр яг иймэрхүү гэхдээ мэдээж ингээд юм бол дардан байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд сайн муу сайхан муугаа алдаа оноогоо дамжаал явна. Тэгэхээр энэ жил бас нэг хамгийн сайн шийдвэр гаргасан нэг эргэл туцлаг болсон зүйл нь хичээлийн жилийн эцсийн төгсөлт, дэвшилт тэгээд хамгийн сүүлд нэг гэрчлэгээ одоо хувийн компанийн системүүдээр хэвлэдэг болж байгаа нь бол бас том дэвшил боллоо гэж харж байна. Бүр ихтгэл өнөмшлөлтэй бол. Ихтгэл өнөмшлөлтэй болж штэ тий. Сургуулиуд одоо ингэж болох юм байна, ингэж хэвлэж болт юм байна. Тэгээд өмнөх жилүүдэд зүгээр би одоо баг систем нэвтрүүлэг байхад үед ч гэсэн манай гэр бүлийн хүнээс ахуулаад миний ойр тойронд маш олон багш нар байна. Тэгэхэд л нөгөө нэг шөнийн 4 цагт босч системээ хийдэг, дүнгээ оруулдаг, гээл нөгөө системийг гацчихдаг энэ төргээд байсан зүйл бол одоо сая 6 компани дээр тараад яачих газар тийм нөгөө техникийн хувьд саатах асуудал жишээлбэл гарахгүй байх шиг байна. Тэрийг бол багш нар маань нэлээд сайн мэдэрсэн болов гэж харж байна. Заавал манай компани дээр бол систем дээр тийм хацалт үүссэн ч гэдэг юм нөгөө нэг төгчөрдөг байдаг асуудал байхгүй болсон учраас тэр талаараа эхний ээжинд нөгөө давуу тал нь ач холбогдол нь бол багш нарт мэдрэгдсэн байх гэж харж байна. Тийм тэгээ шүн босож ер нь бүр нөгөө ECS гацсан хүмүүсийн групп ч үл нэг байдаг шүү дээ. Facebook дээр тэгээд чинийх яаж ин минийх яаж ин гэдэг тэгээ нөгөө тэн дээр нэг нөгөө чинь ажиллаа эхэлсэн байх шүү гэдэг хүмүүс бүгд босч хийж мэгээд тийм. Тэгээ шүн босч 4 цагт босч хийдэг л би нэг тийм пост ч уншиж байна. Тийм тэгэж байс групп байдаг гэсэн шүү дээ. Яа тэгж юм бол яагаад 4 цагт босч хийх хэрэгтэй юм чинь яагаад зүгээр нормал нэвэж болдгүй бол гэж боддог гэсэн тэгээд тэрийг бас сая бид нар компаниуд манаас өөрсдөө биеэрээ бас тууллаа. Ер нь яг хоол явуувыг ивэл олуулаа гэдэг юм чинь тэгэл олуулаа олон компани дор бүрнээс ирээхээр хичээсэн байх л та те ер нь бол хавар. Тийм. Энэ хаврын ер нь сонин хачнаасаа ярил хэр их ачаалаа. Танах ер нь одоо хичнээн сургуультай байлээ. За манайх одоо нэг 10-аад аймгийн Улаанбаатар хотод нийтдээ 236 сургууль байна. Тэгээ 236 сургуулийн 200 гаруй мянган хүүхэд. За 30 гаруй мянган хүүхдийн төгсөлт хийлээ. Тэгээд нөгөө талаасаа яг ер нь ингээд миний нэг бас анзаарсан зүйл урд нь бол ингээд босрлын салбарт бас ажиллаж исэн ч гэсэн сая ингээд анзаарч байгаа зүйл бол сургуулиуд дээр ингээд хавар маш их ачаал байд юм байна. Хавар одоо тэр гүйцэтгэлийн үндэний шалгалт тэгэл элдв янз баахан шалгалтууд болох юм. Ер нь ингээд ажлын шахагдаж явж байгаа л яг нөгөө нэг сүүлийн 7 хоног сая бол бид нар нэг 7 хоног 10 хоног л төгсөл төвшөлтэй ажлыг 10 хоногийн хугацаанд багтааж хийлээ шүү дээ. Тэр хугацаанд л бүх багш нар нөгөө бүх юм хийдэг ингээд нэг угаасаа ажилтан тэгж таард юм байна. Тэгэхээр тэрийг жаахан зөвөр зохицуулмаар ч юм шиг санагдсан. Тэгэхээр нэг 10 хоногийн хугацаанд л тэр олон 230 гэдэг сургуулийн одоо тэр олон мянган багш нар систем рүү бүгд зэрэг хандаад бүгд одоо дүнгээ оруулаад тэгээ төгсөлтөө хийн, төвшлөлтөө хийн, гэрчлэгээ хэвлэнэ гэдэг. Ер нь бол бас насар ажиллаад юм нөгөө бид нар одоо ингээд 230 сургуультай иймэрхүү ажиллаж байгаа юм чинь нөгөө энэ 800 сургуулийн SEC-ийн манаас яаж авч гардаг байсан бэ? Тэднийхээ зовлонгоос эргээд ойлголоо шүү дээ. 800 сургуультай харьцаад тэр 800 сургуулийн 30 гаруй мянган багштай харьцаад даваа явж исэн гэдэг бол бас л үнэхээр бас том ажлуудыг хийгээ явж исэн байх гэдгийг мэдрэгдэж байна. Манайх ч одоо нэг ойролцоогоор 20-30% л 25% л байгаа шүү дээ. Орны сургуулийн багш нар ихэд тэгэхэд л бас манай дээр нэлээд чамгүй их ачаалал ирлээ. Тэгээ богино хугацаанд ч байлаа. Тэгээд хоёрдугаарт бол SIS дээр SIS болон одоо их нөөцлөг дэвсдэн дээр бас нэг давхар үйлдэлүүд маань хийгдэж байгаа шүү дээ. Энэ жилийн тухайд бол жишээлбэл сургуулийн менежер бол SIS дээрээ чигээд их нөөцл дээрээ чигээд за их нөөцл дээр хийжсэн дүнгээ шивээд
эсэс руугаа илгээгээд буцаагаад эсэсээсээ татаж аваад тэгээд тэрнээсээ нөгөө дүнгээ бодуулаад гिचлэгээ бодох гэдэг ингээд нэгдүгürt бол 2 3 ажлыг давхар хийжсэн. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас жаахан эрсдлүүд гарч байна. За хоёрдугаарт яг хуу ерөнхийн нэг жаахан одоо нөлөөлдөг зүйл юун дээр их нөлөөлөл гарч байгаа гэхээр зэрэг яг анхан шатны мэдээлэлүүд маань бас их бүрэн гүйцэд байдаггүйтэй холбоотой юмнууд гардыг байна. За эсэс бол анханасаа нөгөө нэг ийм хаб гэдэг ийм архитектураар зурагдаагүй. Ер нь бол нөгөө SMS, LMS байх гэсэн ийм сургуульд ашигладаг системүүдийн архитектураар хийгдсэн учраас ч юм уу тэн дээр бас нэлээд ийм дутагдaltaй зүйлүүд бол харагдаж байна. За мэдээж энийгээ цааш ингээд хаб руу чиглээ явахаар сошиал хөгжүүлэлт юмнууд бол хийгдээ явчих. Тэгээ тэрний хоёрын хооронд ингээд хоёр мэдээлэл хоёр системийн хооронд мэдээлэл солилцох дээр мэдээллийн солилцооны зөрүүнүүд гарах ч гэдэг юм асуудлууд гардаг юм байна. За бас яг нөгөө манай багш нар сургалтын менежерүүд дээр ч гэсэн бас зарим сургуулийн дээр бас нэг өөрсдийн хувнээс хамаарат алдаа дутагдал гарах юмнууд байна. Буруу хийх, дарааллын одоо процессын дарааллын дагуу хийхгүй процессын хойнорт нь оруулж хийх. Тэрнээс болоод дүн ч гэдэг юм мэдээлэл нь зүрх гэдэг ингээд мэдээллийн зөрүү гарах асуудлууд нэлээд их байлаа. Тэгээд яг цаашдаа зөвхөн нөгөө эхнүүдэл дээр бүх зүйл нь сургалтын менежер багш нар ажиллаад эсэс дээр зөвхөн эцсийн үр дүнгээ солилцоо явуучих юм бол мэдээж энэ ажил бол харцангуй хөнгөн болчих واخ. За энэ хавар бол сургалтын менежерүүд мэдээж хоёр ажлыг хийлээ. За багш нар ч гэсэн нэлээд ажил цаашдаа бол энэгээд бас гагуулаад явах. Мэдээж хамгийн одоо эцсийн үр дүн хэлэх юм бол 6 компани зургуулаа ингээд бүх сургуулиудынхаа төгсөл төвшөлтийг бас амжилттай хийгээд төгс нь бол би бас нэг талаасаа энэ бол маш том амжилт үр дүн гэж харж байна. Өөрөөр хэлбэл ер нь бол хувийн хвшлүүд чадах юм уу юу, төр хувийн хвшлийн түншлэл чинь цаашаа явах юм уу юу гэдэг бас нэг ийм эргэлзээч гэдэг юм уу байсан бол хаана энийг бол итгэл өгсөн. Төрийн хувьд ч гэсэн ч яамны хувьд боловсролын мэдээллийн технологийн хувьд ч гэдэг юм уу. За хувийн хвшлийнхэн маань ингээд даваа авчиж чадах юм байна. Сургуулиудын хувьд ч гэсэн за хувийн хвшлүүд орж ирэх чинь бас давуу талтай болд юм байна. Бид нар нөгөө шүн бас ч хийх шаардлага болдог юм байна ч гэдэг юм уу. Нэг ийм том зургаар харуул үр дүн юм сайн байна. За мэдээж дотор талд нь бол засаж сайжруулах зүйлүүд бол нэлээд их байлаа. Тэгээ тэр бүгдийг бас даван тууллаа шүү дээ. Манайхан чинь баг за хамгийн эрттэй нэг шөнийн 3 цаг 4 цаг тарьж исэн. За зарим нь бол манай залуучууд чинь бүр компаниараа хоноод ажиллалаа шүү дээ. Тэгэхээр одоо эн чинь нэг талаас маш хариуцлагатай ажил, төрийн ажил, хариуцлагатай ажил. Хариуцлагатай ажил гэдэг нь бас юугаараа хэлгэж байгаа хөө зэрэг. Эн чинь нөгөө яг дөнгөж одоо жишээлбэл 16-нд гэхэд л нөгөө 12 төгсөж байгаа бүх хүүхдүүд маань гэрчлэгээгээ хевлээд гэрчлэгээгээр гар дээр авцсан байх хэвээр. Хэвээ гэрчлэгээгээ хевлээд гар дээр авч чадахгүй бол тэр хүүхдүүд цаашаа нөгөө дэстийн ерөнхий шалгалтанда орж чадахгүй нөхцөл байдал байдаг юм байна. Тэгэхээр тэр утгаараа ингээд аюу тийм хугацааны хайчин донд чангаж лээ тийм байна. Энд дээр гарч ирсэн одоо гол асуудал нь за хэдлээ асуудлаа англиар үзэх юм бол мэдээж одоо нэг тийм бодлого шийдэл зохион байгуулалт талаасаа тий хавар нэгэн төгсөх шийдэл хамаг асуудлыг хаварлуугаа цуглуулад байх нь манай одоо яамны зүгээс ч юм уу ерөнхий газраас ч юм уу зохион байгуулалтын асуудал биш ч тийм менежментийн асуудал. Нөгөө талдаа сургууль өөрөө бас менеж хийж болохоор асуудлууд байж болох бах тий. Тэр өнцгөөсөө харуул юу байсан бэ таны бодлоор? Тий, ер нь бол хаана их олон газар аль алин дээр нь байсан. Бид нар одоо саяын төгсөл дэвшилтэд хийж дуусчаад яг компанид за яг ямар асуудлууд гарав, юунаас болоод ингээд хугацаа алдурч гэдэг юм. Эсвэл юунаас болоод олон дахин энэ үйлдэлүүд хийгдчихсэн байгаад бүх алдаануудаа цуглуулж байгаа анализыг харж яхад ер нь бол хаана л байна. За яг өөрөө чи асуусанчлан сургууль дээр бол манай сургуулийн ер нь тэр нэг монголчуудын цааштай нэг тулгаж яаж ажиллаа гэдэг тийм учраас нөгөө нэг талаас ингээд өвлөн ч юм уу за хавар эрт ч юм уу одоо 2 дугаар үйлрлийн төгсөд ч юм уу 3 дугаар үйлрэл хийж яах ч юм уу хийж болох нөгөө жишээлбэл шилжилт хөдөлгөөнийхөө асуудлыг цэцлэж шийдэгдээгүй цэгцлээгүй сургуулиуд байж ах жишээ тий хүүхд нь шилжээ явцсан байхад шилжээд ирсэн хүүхд аваагүй ч юм. Тэгтэл нөгөө ерөнхий газар дээр босруулалтын ерөнхий газар дээр систем дээр нөгөө шилжилт хөдөлгөөнийг хаачихсан. Тэгээ эн чинь нөгөө нэг хүүхдийн асуудал бол нэг хүүхдэл тухайн ангид байхгүй ч юм уу нэг хүүхдийнхаа шилжилтийг хүлээж авч чадаагүй юм уу нэг хүүхдээ шилжүүлээгүй бол тэр ангийн дүн бан чинь тэр чигээрэл явахгүй байгаа шүү дээ айгуу сайн мэдж байгаа. Тэгэхээр зөв нэг хүүхдээс болоод нэг бүхэл ангийн асуудал шийдэгдэх учраас нэг талаасаа ингээд жижиг юм шиг болооч нөгөө талаа ингээд маш том. Яг энэ утгаараа сургуулиуд дээр нэлийн тийм сайжруулах менежментийн юм сайжруулах ажлууд байна. Тэрийг бол энэ хавар одоо бид нар нэлээд харж авсан учраас дараагийнхаа сургуулиудаа илүү их зөвлөмж өгөөд ингээд тэр талын асуудлыг шийдэж явчих байх гэж харж байна. За хоёрдугаарт нь сайн дээр мэдээллийн алдагдал, мэдээллийн зөрүүний асуудал байсан тий. За гуравдугаарт нь бол энэ дээр бас нэг зүйлийг бол бас хэлэхгүй бол үнэхээр болохгүй нэг зүйл харагдаж байгаа нь энэ
манай яамнаас гаргаж байгаа салбараас гаргаж байгаа бодлого, журам энэ заавар зөвлөмжүүд нь яг эцсийн буюу одоо нэг хэрэглэгч байгууллагууд дээр, сургуулиуд дээр, цэцэрлэгдүүд дээр ингээд нэгдсэн нэг ойлголт байдаггүй асуудал бас нэлийн хүндрэл учраас. Тухайлбал бүр ингээд түрүүчээсээ зарим сургуулиуд нь гэрчлэгээгээ хэвлээд явчихсан хойно тэр гэрчлэгээн дээр чинь үг үсэг нь ингэж өсгöd нь штэ. Тэр нөгөө гэрчлэгээний дундаж дүнгийн чинь 2 оронгоор раунд хийн штэ, 1 оронгоор раунд хийн штэ ч гэдэг юм уу. За эсвэл бүр ингээд бүр дундуур нь сая чинь юу боллоо штэ. Зарим сургууль дээр нь анханасаа бид нар ч нөгөө нэг сонгон суралцах 3 хичээл байна гэж явжсэн чинь дундуур нь зарим сургуулиуд нь орж 4 болгоно гэдэг. Тэгсэн чинь 4 байх ёстой ч гэдэг юм ингээд. Өөрөөр хэлбэл ингээд нэгдсэн ийм мэдээ тэр журам дөрөв нь бол байгаа л байна л дээ бид нар сүүлд нь журам дөрөвтэй тэр нь ингээд яг сургууль болгоны сургуулийн менежер болгон дээр ч гэдэг юм уу багш болгон дээр ч гэдэг юм уу яг нэгдсэн нэг ажил ойлголт байдаггүйтэй холбоотой бас нэлээд олон зүйлүүд гарсан. Тэгэхээр энийг бол яамны зүгээс бодлогын хувьд ч гэдэг юм уу нэлээд уучлаад ч гэдэг юм уу сургалтуудаа өгөх хэрэгтэй юм уу тэр мэдээллүүдийн сайн хүрэх хэрэгтэй юм уу яг эцсийн гэрчлэгээ хэвлэх чинь яах хэрэгтэй гэдэг сургалтууд мэдээж ингээд одоо олон менежер солигддог л байгаа шинэ хүмүүс ирчэл байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь бас мэдэхгүй асуудлууд байна. Тэгэхээр тэр болгон журам дөрөвдний гар дээр нь байна уу гэхэд тиймэрхүү ойлголтууд гараад тэр дундуур нь одоо нэг гэрчлэгээ хэвлээд зарим сургууль нь хэвлээд явсны хойноос гэрчлэгэн дээр өөрчлөлт орох асуудлууд гарч ирсэн. Тэр бас нэлээд нэг талаасаа жаахан сонин санагдсан зүйл гарч ирсэн. За компани хувьд ч гэсэн бид нар бас ингээд бас мундаг байсан гэж хэлэхгүй бид нар чинь яг л дөнгөжл энэ хавралт системийг хөгжүүлээл зэрэгцээл эсэсийн системийг сервисүүд нь хөгжиж ирээл тэгээд зэрэгцээл дөнгөж тестинг хийгээл тест бараг бүрэн гүц дуусаагүй шууд хэрэгжилтэнд нь ороод явчихсан учраас компани хувьд ч гэсэн бидний хувьд ч гэсэн ингээд систем дээрээ сайжруулалт хийх ялангуяа сайжруулалт гэхээс илүүтэйгээр нөгөө ийм хаалтуудыг сайн хийж өгөх, шалгалтуудыг сайн хийж өгөх. Яг ингээд эцсийн хэрэглэгч багш маань, сургалтын менежер маань яг ингээд процедурын дагуу хийдэг байх юм шалгалтуудыг, хаалтуудыг маш сайн хийж өгөх юм бол алдаа мадаг гарах нь бас шүү багасах юм байлээ. Тэгэхгүй бол нөгөө яг сургалтын менежер болгон адилхан биш, чадвар нь адилхан биш. Сая миний хэлсэн чинь дөнгөж нэг шинэ сургалтын менежер ч гэсэн болцсон хүн багш ажиллагаа шүү дээ. Тэгэхээр тэднүүсээр ингээд санамсархгүйгээр процедурын алдаанууд процессын дарааллыг буруу хийхтэй холбоотойгоор ингээд бас алдаанууд гардаг. Эсвэл одоо болоогүй мэдээлүүдтэй, дутуу байгаа мэдээлүүдтэй эсэс рүү илгээчдэг ч юм уу. Эсэс дээр очиод нөгөөх нь эргээд засах, устгах гэдэг ингээд хүндрэлүүд гардаг гэдэг. Тэгэхээр тийм шалгалтуудыг хаана тавиад өгчих юм бол хэрэглэгч талынхаа алдаа эрсдэлийг бас нэлийн бууруулах боломжууд байна гэдэг бид нар бас сая дөнгөж одоо төгсөл төвшөлтөд дуусаад компанитай ярилцлаа. Тэгээд энэ дээрээ хөгжүүлэлтээ хийгээд за эх хичээл бол бид нар тийм шөнийн 2-3 цаг хүрэхгүйгээр төгсөл төвшөлтөө хийж бас боломж байгаа маань л гэж харсан. Гэхдээ ер нь нөгөө усаас ч гэсэн стандартуудаа яг тодорхой тавих хэрэгтэй л дээ тий. Одоо чи улам нөгөө компаниуд нэмэгдэн тий. SMS-үүдийн компани нэмэгдэн. Хуучин бол зөвхөн яамны харьяа ганц л компани одоо тэр бүх үйлдэлийг хийдэг гэсэн учраас ингээд бас хоёр хүн хоорондоо харьцаж хоёр тал харьцаж байгаа учраас учраа болоод байдаг гэсэн баг тий. Одоо ингээд компаниуд олшроод ирэхээр чи энэ дээр стандартаа яг яам өөрөө бодлогоо чиглэлээ стандартаа би юу гэсэд байгаа яг юу ямар байх хэвтэй гэдгээ аюул сайн тодорхойлж сурах хэрэгтэй байх л та тий. Тэгэхгүй ингээл гэрчлэгээ хэвлэлцэн байхад хойноос нь засвар орно гэдэг бол бас ер нь бол байж болохгүй зүйл шүү дээ тий. Яг бас нөгөө хүмүүс бас буруу ойлголт өгчгүй тий. Нөгөө гэрчлэгээ хэвлэгдээд засж байгаа гэхээс илүүтэйгээр яг нэг жишээлбэл нөгөө нэг математик гэдэг нөгөө монгол бичгээр бас нэг бичлээ шүү дээ. Тэгэхээр математик гэдэг үгэн дээр нэг гал жишээ хэлвэл нэг ирж байгаа юм л да. Тэрнээс бид нар нөгөө янз бүрийн дүн банкын засж байгаа асуудал бол бас биш шүү дээ тий. Сая чинь баахан нөгөө нэг ээшийн дүн зассан гэдээ бас нэг болно шүү дээ. Тэн дээр нэмээд бас нөгөө гэрчлэгийг ч бас засд юм байж тэгээд ойлголт өгчүүд бүр буруу ташаа явж байгаа. Тэгэхээр яг тиймэрхүү нэг үг үсгийн алдаанаас ахгуулаад ч гэдэг юм уу оронгийн асуудлаас ч гэдэг юм уу нэг тиймэрхүү тэр нь бол нөгөө мэдээж журам дүрм нь бол байгаа. Яг нөгөө анхан шатн дээр очиод менежер болгон дээр яг нэгдсэн стандартаар гэдэг юм нэгдсэн ойлголтоор ойлголтоогүй асуудлууд байд юм байна гэдэг талаас нь л бас хэлж байгаа шүү дээ тий. Яшин засрын араас бас баахан гэрчлийн засвар болчихъя гэж. Тий. Үг үсгээ ер нь тэгтээ Монгол хичээсэн бас айгүй төвхтэй юм билээ шүү дээ тий. Тэгээ хүүхдийн нэрнээс ахгуулаад бас тийм асуудал гардаг юм шүү дээ. Одоо ялангуяа сүүлийн үед чинь их одоо гой нэртэй гэдэг юм орчин нэртэй хүүхдүүд болсон. Яг тэр чинь яг монгол бичгээр яг яаж бичдэм бэ гэдэг бас нэгдсэн тогтоогүй асуудлууд гарч ирээд яг нөгөө хэдийгээр одоо хур системээс
тухайн хүүхдийн мэдээллийг татаж авч байгаа ч гэсэн монгол бичиг нь одоо хүүхдийн нэрийг буруу зураг бичсэн ч юм уу жижиг хацар шүтний ч гэдэг юм иймэрхүү асуудлууд гардаг. Тэгээ тэрийг чинь солиулах байх гал бас ажлууд гардаг юм. Жишээлбэл тэр бэлтгэдэг бол заавал ингээд нөгөө нэг хэсгээ хэвлэхэд тулгаж биш 4 сар шалгаад ингээд жин там болгочихвол бас болох 10 сардаач байж болно. Эсвэл одоо намар хэлсэнгүүт нь хүүхдүүдийнхээ монгол бичгийнхээ нэрийг одоо жин там болгож шалгачихдаг гэдэг юм уу. Ингээд нэг гэлтгүй ажил бас урьдчилаад хийчих юм уу сургууль дээр ч гэсэн нэглээд харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр бүгдээ алдаач нь бол эргээд яг тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө нэг кичил хэлгэн хэвлэхгүй ч гэдэг муудаж ер нь бол ингээд SSS-а болоод байгаа юм уу компаниас болоод байгаа юм уу хүүгнээсээ болоод байгаа юм уу ер нь болохгүй бол тэгэл нөгөө компани сурах гэдэг шүү дээ тийм яг эцэг хэрэгжиж байгаа зүйлээ л тийм танаа систем ч болохгүй шүү дээ танаа системээс ч болоод шүү дээ гэдэг иймэрхүү хандлага бас гарах гэдэг учраас тэрийг хаана бас засаа залруулах ялангуяа яамны зүгээс синхронизацийн зүгээс ч юм уу тодорхой бас тийм яг чиний ярьж байгаа стандарт журмуудаа тэрийг ингээ хатуу нарийн бүх менежерүүдтэй ч юм уу би өөрөө бодохтой баг ингээд төсөл твшил тийм гэсэлгээ хэвлэх ингээ жижигхэн баг гарын авлага хэвлээд хойдон бол баг гарын авлага хэвлээд ингээд менежер болгоны ширээн дээр тавьчмаар юм байна гэж харсан шүү дээ. Тэгээд тэрийг уншихгүй. Тэгэхгүй бол ингээд яг үндэ ингээд хоёр өөр сургуулиас хоёр өөр шаардлага тавьж байгаа байхгүй. Нэг сургууль нь нөгөө сонгон чинь 3 хичээлтэй байх хэрэгтэй ч яг нөгөө сургууль нь юу яриад байгаа юм 4 байх хэрэгтэй шүү дээ. Танах чинь 3 гэд хязгаарлалчаад байна шүү дээ. Тэгээд нэг иймэрхүү зөрөөнүүд ойлголтын зөрөөнүүд л гэсэн үг шүү дээ. Гэтэ ер нь бол яг нөгөө систем хөгжүүлэгч компани бол нэг бодлого шийдвэр биш цаанаас ирсэн имийг л алдаа мадаггүй хүргэх тухай яригдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тэрний ойлголтын яс зүр байгаад шиг гэдэг. Харин тий. Тэр чинь бол бид нар бол гүйцэтгэгч байгууллага шүү дээ. Гүйцэтгэж байгаа л тэр журмын дахууд хийж байгаа л байгууллага шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр нь одоо жишээлбэл 4 сонгон хэвлэж байгаа сургууль дээр нь 3 гэд бид нар хязгаарлалт тавьсан байхад систем чинь болохгүй байна л гэж хэлнээс биш яагаад ингэж байгаа юм нөгөө журам дөрвөн яасан хийсэн гэдэг асуудал нь яригддаггүй заа. Тэр бол тэгэл яг нөгөө хэрэглэгчийн л асуудал шүү дээ тий. Ер нь тэгтээ ингээ эцсийн хэрэглэгчдэр систем хэрэглээд ирэхээр ер нь бол систем хэрэглэж байгаа хамгийн одоо гарч ирж байгаа одоо давуу талууд гэж ярьдаг шүү дээ. Нийтлэг цаг хугацаа хэмжээ бүтээмжийг нэмэгдэж ийн гэж ярьдаг ч гэсэн миний бодлоор бол алдааг багасгадаг гэж боддог. Хувнээс хамаарч гарч ирэх алдаа аяг багасдаг. Ягаад тэгэхээр систем өөрөө бас ингэ шалгууруудаараа хязгаарлаад байна. Тэгээ энэ чинь ингэж болохгүй байх гэдгийг хэлээд нөгөө хэрэглэгчээ бас чиглүүлээ явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр таны бодлоор одоо ерөнхий боловсролын сургуулиуд дээр ямар эрсдлээс яг энэ одоо хувийн хвшлийн системүүдийг хэрэгжилж эхэлснээр ямар эрсдлүүдээс сургуулийг, хүүхдийг, багшийг өөрийг нь хамгаалж байгаа гэж та боддог вэ? Тэгээ ерөөсөө мэдээллийн үнэн зөв байдлыг чинь бол систем дээр оруулахдаа гэдэг анхан шатны мэдээлэлд буруу биш бол систем бол бусад саяын шалгалтуудыг ингээ нарийн тавиадаг ч юм бол яг хувь хүний санамсаргүй алдаануудыг бол биднээс сэргийлж чадна гэсэн үг шүү дээ тийм. Тэрнээсээ болоод тухайлбал одоо би бас нөгөө сая нэг яамныхан дээр би хэлсэн билээ хурал дээр жишээлбэл нөгөө гэрчлэгээ буруу хэвлэж штэ тийм. Гэрчлэгэн дээр одоо ямар нэг байдлаар самсргуул хүн одоо санаатай үйл хийхгүй самсргуугаар ч гэрчлэгийг ингээ буруу хэвлэхээр гэрчлэгийг нөхөж авахар зэрэг 3 нугалт төлөвлөлт юм байна штэ. Энэ бол би нөгөө социализмын үед нөгөө эд хөрөнгөө эвдэж хэмжлэл 3 нугалт чөлөөний тийм байдаг. Хүүхд болтол нэг тийм сонсдог. Одоо болтол тэр байдаг юм. Тэр нь бол яг нэг талаасаа хариуцлагатай бичиг баримт учраас багш нарыг сургуулийн менежерүүдийг алдаа мадаг гаргахаас сэргийлэх үүднээс л тавьдаг л байх л та. Гэтэл одоо яг тэр өнөөдөр одоо 3 нугалтагч одоо тийм зөв арга уу гэдэг бол харах. Тэгэхээр тэр журмыг бол би өөрчлөх ёстой болов гэж бодож байгаа. Яамныхан ч гэсэн би саналаа тавья гэж бодож байгаа. Гэх мэт ингээ нөгөө багш нарын гаргаж болох алдаанууд нөгөө талаасаа систем хэрэгжилж байгаа хамгийн их давуу тал нь бол маш их гар ажиллагаагаар хийж байгаа шүү дээ. Одоо цаасаар хийнэ гэх юм бол цаасаар юм уу механикаар хийвэл маш их гар ажиллагаанууд систем чинь бол маш хэлбархан болгож өгч байгаа шүү дээ. Тэр олон дүн бангуудын бодолтой ч гэдэг юм уу тэр олон за дунджийн болгох ч гэдэг юм ингээд маш их хэмжээний хар ажиллаар хийдэг цаг ордог хугацаа ордог магадгүй тэн дээр бас дахиад буруу зүрх бодох эрсдэл гардаг бол систем болтон дээрийг хавтлагатай гэсэн үг шүү дээ тийм маш их ажлын хөнгөвчж өгдөг алтаа мадгийг маш их багасгаж өгдөг хөв хүний гаргаж байгаа эрсдлийг маш их багасгаж өгдөг энэ талаараа бол одоо систем маш их давуу тал гарна шүү дээ. Ер нь миний бодлоор бас системүүд одоо үүсгэн байгуулагчийнхаа зарчим үнэт зүйлийг систем дотор аягүй шингээд яваад байдаг шүү дээ. Ер нь компани ч гэсэн ингээл захирлаасаа хамаарал яг тэр соёлын бүрдээл хамт олон бүрдээлтэй яг тэр үнэт зүйл нь бүрдээл явдаг. Тэгэхээр таны хувьд ер нь компани дээр ямар үнэт зүйлийг баримталж чаддаг вэ? Бас бүтээгдэхүүндээ ямар ингээд таны зан чанар шингэсэн юм шиг байна да гэж анзаарч ирсэн юмнууд байдаг үү танд?
Тийм, ер нь яг за мэдээж үүсгэн байгуулагч ч гэдэг юм уу нөлөө бол байгаа. Тэгэхээр нэг манай компани барьж байгаа бодлого бол гэдэг юм уу бид нар үнэхээр энэ багш нарын ажлын ачааллыг хөнгөвчлөөд өгчих юмсан. Одоо бол зөвхөн босрлын салбар биш шүү дээ, тийм. Бүх салбар дээр мэдээллийн технологи гэдэг зүйл орж ирж ижил дараагийн шатны алхмын хөгжлийн асуудал өсрөнгүү ч гэдэг юм уу. За бүр өсөрч хараадаг юм ахэд хөгжлийн дараагийн шат руу гарах боломж бол зөвхөн мэдээллийн технологи ашиглагдаж гарч ирж штэ, тийм. Тэгэхээр өнөөдөр бол ингээл за мэдээж байшин барилгуул яах вэ те. Одоо хэдэн зуун барилга барина, хэдэн зуун цэцэрлэг барина. Тэгжээж нөгөөд хүртээмжийн асуудлыг шийдэн, чанарын асуудлыг шийдэн л гэдэг. За мэдээж тэр бол байх хэрэгтэй тийм үү? Тодорхой хэмжээнд. Гэхдээ босрлын салбарыг өнөөдөр босрлын салбарын дараагийн чанарын асуудал те, босрлын салбарын дараагийн хөгжлийн асуудал ярих гэж байгаа бол энэ уламжлалт өнөөдрийн хүртэл явж ирсэн уламжлалтын арга зүй, энэ арга технологи дээр нэмэх нь мэдээллийн технологи гэдэг буюу босрлын дижитал шилжилт гэдэг байгаа юм бол маш оновчтой, маш зөв, маш хурдтай юм ярих. Тухайлбал одоо тэр утгаараа бид нар бол ингээд яг нөө маргааштай бол ингээл нэг 200 сургууль, за 300 сургууль болгоод тэдэн төгрөг олоод тэдэн багшд гэхээс илүүтэйгээр яаж энэ мэдээллийн технологиг ашиглаад багш нарын ажлын ачааллыг хөнгөвчлөж болох юм бэ? Энэ босрлын хүртээмжийг шийдэхэд яагаад тодорхой хэмжээний нөлөөлөх шийдлийг гаргаж болох юм бэ? Босрлын чанарын асуудлыг яаж мэдээллийн технологиг ашиглаж чанартай болгож болд юм бэ гэдэг талаар бид нар бол илүү төвлөрч ажилладаг. Тэр утгаараа бид нар ингээд илүү сургуулиудаа хэрэглэгч нартаа системийн ашиглах, хэрэглүүлэх тал дээр нь илүү анхаарч явж байна. Тэрнээс ингээд зүгээр л нэг сургууль дээр нэг систем тавьчихвал за та нар наадах хэрэгэл ингээд орчихдоггүй. Манайх бол тэргээрээ одоо ер нь бол бидний одоо философи гэдэг юм уу бидний зарчим бол тэгж явдаг. Мэдээж ингээд бид нар бизнес гэж байгаа үед бол бас одоо ашиг орлого огт хөөцөлдөхгүй гэсэн үг бол биш үү тийм. Гэтэ бид нар ингээд нэгэнт хэрэглээ бий болоод ирэх юм бол тэргүүтэр ашиг орлого гэдэг зүйл чинь бол дагаал ирэх учраас бидний хамгийн түрүүнд зарчим бол систем маань алдаагүй байх хэвээр. Систем маань одоо хурдан шуурхай ажилдаг байх хэвээр. Зөвхөн ингээд нэг бид нар одоо манай компаниуд бол одоо харилцагч байгууллагуудаар очиад хамгийн түрүүнд ярьдаг зүйл бол за энэ систем ингээд технологийн систем бол энэ бол ингээд дундын бүтээгдэхүүн шүү. Нэг талаасаа та хэрэглэгч, нэг талаасаа бид нар нөгөө талаасаа бид нар хөгжүүлж байна. Гэхдээ бид нар бол ийм түвшинд л хөгжүүлж байгаа та нар энийг л ашиглаараа гэд хайчдаггүй шүү. Тийм учраас та яг эцсийн хэрэглэгч учраас таны ажлыг хөнгөвчлөхөд юу хэрэгтэй байна? Юу дутуу байна? Эсвэл одоо өшөө ингээд сайжруулчвал ажилч нь яагаад бас нэг алхам ч юм уу хэмнэгдэж гэдэг нэг талаас нь саналаа сайн гаргаж өгөөрэй. Тэрний шин дагуу бид нар хөгжүүлэлтээ хийгээд явшуул гэдэг л ийм зарчим барьж л явдаг. Тэр утгаараа одоо за эхний ээлжинд ямар ч байсан бүх сургуулиуд маань нэг цахим журналаа бол асуудал ингээд хөтлөөд хэвшчлээ. За сая бол төгсөл төвшөлтийг аягүй сайн хийжлээ. Тэгэхээр бид нар дараагийн ээлжинд ирэх жилээс бол ирэх намраас юу хийх гэж байгаа вэ? Дараагийн ээлжинд багш нарын ажлыг хөнгөвчлөх хамгийн том асуудал бол энэ үнэлгээний асуудал, шалгалтын асуудлууд байх юм байна. Бид нар ирэх намраас бол одоо 6-аас 12 дугаар ангийн үндсэн одоо ээшээ 10 хичээлийн нэг ингээд судалгаа хийгээд ингээд үзэхээр 560 сэдв байна. Энэ 560 сэдвээр шалгалт авдаг энэ шалгалтын одоо санг үүсгэх гэдэг бид нар ажиллаж. Өөрөөр хэлбэл манай эхнүүд системийг ашиглаж байгаа сургуулийн багш нар тухайн нэг сэдвээ хийж зааж дуусаад шалгалт авъя гэвэл эхнүүд системийн шалгалтын сангаас нь тухайн сэдвийн шалгалтаа татаж аваад тэгээд тэргээрээ хүүхдүүдээс шалгалтаа авчаад тэгээд зөвхөн шалгалтаа авахгүй чинь тэгээд шалгалтынхаа дүн бан шууд гараад ирнэ, нөгөө дүнгийн автгаан шууд гараад ирнэ. Одоо дүнгийн автгаа бодно гэж бас нэг хүнд ажиллаж байна. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо нөгөө ялангуяа хэд хэдэн одоо сэдвээр ингээд толимог агуулгаар авчих юм бол манай сургуулийн хүүхдүүд, манай ангийн хүүхдүүд, миний зааж байгаа хүүхдүүд яг аль сэдв дээр хоцрогдоод байгаа юм бэ гэдгийг харах болцоог нь олгож өгч байгаа. Яг өнөөдөр бол ингээд дунджаар за 40-оос 50 хүүхдтэй ажиллаж байгаа багш нар бол шалгалтын материалыг бэлдээд тэгээд тэргээрээ шалгалт цаасаар шалгалт аваад тэрийг засаад анализ хийгээд ингээд явах ямар ч боломж байхгүй. Тийм учраас нөгөө чанарын нэг асуудал чинь дээ шүү дээ. Чанар гэдэг нь бол би юу гэж ойлгодог гэхээр миний хичээл зааж байгаа хүүхдүүд юун дээр хоцрогдоод байгаа аль хэн нь ойлгосон, хэн нь ойлгоогүй, хэн нь алигаа ойлгосон гэдгийг мэдэж чадчихвэл тэрэн дээр нь одоо дахиад ингээд хоцрогдлыг найрлах гэдэг юм уу, мэдлэгийг батгах гэдэг юм уу сургалтуудыг явуучих. Тэгээ энэ талаасаа бол мэдээллийн технологи гэдэг зүйл бол зүгээр зөвхөн нэг одоо нэг цахим журналын тухай асуудал ч юм уу, гэрчлэгээ хэвлэх тухай асуудал ч юм уу биш. Энэ бол хүртээмжийн асуудлыг шийдэж чадна гэж харж байгаа. Хүртээмжийн асуудлыг шийднэ гэдэг маань өнөөдөр ингээд нэг зарим сургууль дээр ингээд 2-3хан ангиас болоод 3 ээлжинд орсон сургуулиуд байдаг. Эсвэл магадгүй одоо ахлах сургуулиудын нэг анги ч юм уу те ингээд нэг 10-аад анги ч юм уу. Гэтэл бол яагаад энэ мэдээллийн технологи ашиглаж яаж энэ хүртээмжийн асуудлыг шийдэж болох юм бэ гэхээр магадгүй ирэх хичээлийн жилээс ахуулаад
нийт одоо за ядаж бүр эхний ээлжинд одоо ахлах ангиудаа ч юм уу те нийт ахлах ангийнхаа одоо зааж байгаа хичээлийнхаа нэг за би бол 10% гэхээр арай том сонсогдоод байх шиг байгаа юм. Зөв 5% л одоо те заадаг болчихлоо. Захимаар ингээд хийдэг болчихлоо. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг за 6 бүлэгтэй сургууль хийж одоо 12-ын 6 бүлэгтэй сургуульд чинь 6 багш цаг орж байгаа гэсэн үг шүү дээ. Яг ижлэх нэг сэдвийг 6 багш 6 танхимд хичээл зааж байгаа мөн үү? Тэрийг нэг ганцхан цахим хичээл болоод нөгөө 6 ангийнхаа хүүхдүүд заачаар 6 танхим сулрна гэсэн үг. Тэр нь гэсэн. 6 танхим сулрна гэдэг чинь тэр хэрээр за ядаж ээлж нь биш юм ахэд одоо эн чинь бүр орой тарж штэ 7:30 8:30 тарж штэ тий. Тэр тардаг цагууд чинь уршаа болно. Эсвэл ээлжийн тоо багасна. Ингэснээрээ бол нөгөө энэ захим сургалтыг явуулж гиснээр эн чинь ингээд хүртээмжийн асуудалтай бол нөлөө үзүүлнэ. Нийт одоо ордог цагийн 5% би зүгээр яг нарийн тооцоогоор хийж үздэг. Нийт орж байгаа энэ одоо улсын хэмжээнд гэж яриа тийм. Улсын хэмжээний 800 сургуулийн одоо нийт ахлах ангиудын цагийн гэж одоо ахлах ангиудын цагийг тооцож байгаад тэрний нэг 5% л захимаар оруулдаг болгочих юм бол би 100 байшин барихаас илүү үр дүнтэй байж магадгүй гэж харж байна. Тийм юм тий. Тэгвэл нацистай гоё. Тэгэхээр мэдээж нэг талдаа бол байшингаа барих хэрэгтэй баг. Хизээч байшин барьж бол асуудлыг шийдэхгүй. Манайх ч залуу үндэстэн өсөж байгаа хүмүүстэй байд. За ингээд хүртээмжийн асуудал дээр мэдээллийн технологи заашгүй чухал хэрэгтэй байна. Энийг бол одоо ярих хэрэгтэй, хийх хэрэгтэй, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За хоёрдугаар нь чанарын асуудал би сая ярьчлаа тий. Үнэхээр одоо тэр ангиар нь нэг ангиас байтугай сургуулиар нь шалгалт авдаг ч юм уу, аймагаараа шалгалт авдаг ч юм уу. Яг хаана аль сэдв дээр манай хүмүүс оцроод байгаа юм байлгаа ойлгохгүй байгаа юм бэ. Тэр чинь бол тухайн хүүхдийн буруу бол биш шүү дээ. Тухайн багшийн ч гэдэг юм уу, тухайн одоо ялангуяа хөдөө орон нутагт бол мэрэгжлийн багш нарын дутагдaltaй асуудлууд байж байна. Тэр мэрэгжлийн багшаар заалгаж байгаа хүүхдүүд чинь тэн дээр оцрогдол үүснэ шүү дээ. Тэгэхээр тэр чанарын асуудал хаана алин дээр оцрогдоод байгаа юм бэ? Тэрийг магадгүй дахиад цахимаар ч юм уу эсвэл ядаж хүүхэд багш ингээд захимаар шалгалтаа авчиж чадж байгаа бол гэр нь сэдв болгоны араа шалгалт аваад яваад хахад оцрогдлын хаанаа өсөд байгааг нь харах юм бол тэрийг хүүхдүүдтэй ажиллаад байх цаг нь илүү гарна гэсэн үг шүү дээ. Ингээд чинь бол мэдээж би чанарын асуудал бол сайжирнаа л гэж харж байна. Тэгэхээр чанартай бол мэдээллийн технологи бол салшгүй бол тийм. За 3 дугаарт нь одоо энэ багшийн хүртээмжийн асуудал ярьж байна. Сая төрийн ордонд нэг том хилцүүлэг чуулган хилцүүлэг болж байлаа. Тэгэхээр багшийн хилцүүлгийн асуудал дээр бид нар дахиад нөгөө мэдээллийн технологийн асуудлаар шийдчих болцоотой л гэж хэлэх гээд байгаа. Мэдээж 100% шийдэх гэж байгаа асуудал том нөлөө бүхий шийдэл гаргаж болцоо. Тэгэхээр нэг талд нь ингээд улсын хэмжээнд ч юм уу за Улаанбаатарын ч гэдэг юм ингээд сайн багш нар байна. Сайн багш нар боломжийн цагтай байж байна те. Нөгөө талд нь хөдөө орон нутагт тийм үү захын сургуулиудаар багш дутагдaltaй байж. Тэгэхээр Говьтай аймгийн Эрдэнэ сумд математикийн багш байхгүй бол энд Шинэ Монгол сургуулийн нэг сайн Инх сайхан гэдэг сайн математикийн багш одоо 5 дахь өдрийн би 15-аас 17 цагт би чөлөөтэй гээд тэр багш ингээд 2 цагийн чөлөө байгаа гэхэд тэр багш яагаад Говьтай аймгийн Эрдэнэ сумын 9 дугаар ангийн хүүхдэд 2 цаг математик заахад боломж өсгөж болохгүй байна. Ингэчих юм бол энэ менежментийг хийж чадах юм бол улсын хэмжээнд хийж чадах юм бол сайн байгаа багш нарыг одоо захимаар тэнд огт багшгүй юм уу мэрэгжлийн бас багшаар ч юм уу одоо хичээл ороод хичээл орсон гэд явж яснаас энд сайн багшаар захимаар хичээл заалгаад явах нь бол багшийн нөгөө асуудлыг чинь бас нөлөөлөх үү шүү. Би бол тодорхой хэмжээгээр гэж хэлэхгүй байна. Нөлөөлөх хэмжээгээр шийдэж болох юм биш үү гэдэг. Тэгэхээр ингээд эцсийн үр дүндээ бол энэ босрлын салбарын энэ өнөөдөр тулгамдаад байгаа энэ маш их олон асуудлуудыг чинь бол мэдээллийн технологийн өдөр дижитал шилжилт гэдэг байгаа юм а. Тэр 4.0 гэдэг байгаа юм а. Education эдүү 4.0 гэдэг байгаа юм а. Маш хурдтай, маш оновчтой оруулж ирэх юм бол том шийдлүүд гарна, ахиц гарна. Үнэхээр мэддэгдэхүйц ахиц гарна те. Тэрнээс өнөөдрийн байгаа 30 мянган багшийг давтан сургаад сурлын чанарын асуудлыг шийднэгдэхэд бол би бол итгэдэггүй. Боломжгүй гэж хардаг. Ер нь таны нөгөө харилцаж байгаа сургуулиуд дотор ийм кейсүүд ер нь гарсан уу те. Яг гоё бодит жишээ туршвал одоо хэлвэл те кейс хэлвэл ягаад тэгэхээр миний нөгөө анзарж байгаа боловсролын салбарын чинь бас нөгөө харьцангуй уламжлалт арга барилтай айгүй их итгэл үнэмшил өндөртэй байгаа хүмүүсүүд дээр за захим шилжилтийн юм орж ирэнгүүт сэтгэлгээний хувьд бас яг хүлээж авахд айгүй төвхтэй гадах шиг юм л да. Тэгэхээр магадгүй ингээд гоё бодит кейс жишээ хэлвэл бас тийм байж магадгүй юм байна гэж анзарч магадгүй ах гэж бодож байна. Тий. Яг уу нэгдүгээр тийм нэг олон дүрм журмууд байгаа юм. За чөдөр тушаа болдог гэж хэлчихвэл одоо жаахан шүмжсэн болт юм байна. Тэр бол жаахан чөдөр тушаа болж чинь яг үндэ. Зүгээр тодорхой кейсгүүд би яг нөгөө
одоо сая ингээд та нар ээлжийнхээ асуудлыг, хүртээмжийнхээ асуудлыг ингээд шийдээд өгөөч. За цахим танхим осолсон сургалтыг ингээд явуул болцоотой шүү. Манай стендерийн болцоотой байна гэд ингээд яриад яваад байхад тэрийг бол ингээд ажил хэрэг болгоход саяын дүрм журм бас ингээд чөдөр тушаа болоод. Жишээлбэл одоо ингээд 6 бүлэгтэй анги дээр чинь нэг нь би бол ингэж байгаа юм л 6 багш сургуулаа нийлж хагаад сайхан маш сайхан захим хичээл бэлдчих. Одоо захим хичээл гэхээр манайхаа нөгөө нэг телевизийн хичээлээ ч юм уу эсвэл нэг ПП-г бэлдснийгаа тэрийг нөгөө Facebook-ийн групп дээр тавьсныгаа захим хичээл гэж ойлгоод байна шүү дээ. Үгүй шүү дээ гэдгийг минь тэр захим хичээл гэдэг чинь юу байх хэвээр гэдэг минь ингээд хийгээд тэгээд тэр 6 багш чинь сургуулаа нийлээ тэр захим хичээлээ бэлдчих. Нэг нь одоо тэр квиз юм тэр асуулт дараас нь шалгах асуултыг бэлдчих гэдэг юм уу. Тэгээд шалгах асуултаараа шалгалт авсны дараа хүүхдүүд ч үнэхээр хичээлээ үзээд ойлгоогүй бол тэн дээр нь дахиад нэмээд цахимаар нь давтлага өгөх гэдэг ингээд 6 багш сургуулаа оролцоотой байх болцоотой болж байна. Энэ би яагаад 6 багш сургуулаа оролцоотой гэдэг байгаа гэхээр хэрвээ нэг цаг дээр нээчих юм бол нөгөө 5 багш чинь цалингүй болчих гээд байгаа байхгүй юу? Ангих юм бол нэг талаасаа хүлээж авахгүй. Багш нар энийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй. Тэсний оронд сургуулаа 6 тангамд орол 6 цагаа заагаад цалингаа аваа явж гэдэг юм хандлага. Энэ хандлага гэхээс илүүтэйгээр энэ дээр яг нэг журам дүрм дээр ийм л байгаа учраас хэрэгжихгүй байгаа. Тэр явахгүй байгаа. Энэ тэгэхээр нэг талаасаа чөдөр тушаа болоод байгаа гэдэг нь энийг нээлттэй тавьж өгмөр байна. Орхон аймгийн 13 дугаар сургууль яг би ингээд энийг ийм ясны дараагаар тийм биш наад чи ингээд шийдчих юм биш үү? Манайд бид рүүний жишээ байхгүй. Манайд тэр ингээд нэг 10 дугаар ангийнхчүүд нэг 3хан бүлэг байгаа маа. Үдээс хойш ордог. Тэгэд манайх 3 ээлж орчод байгаа юм. Өннийхээ ингээд нэг цагуудыг аваад цахим болгоод бид нар 2 дугаар ээлж рүү орчих юм биш үү? Ороод тардаг цагаа бид нар нааш нэг цаг орсон. Ингээд Орхон аймгийн 13 дугаар сургуульд ашиглав яг хэрэгжүүлсэн юм сайн жишээ байна. Сайн жишээ байна. Бусд нь бол ингээд нийтээр хэрэгжүүлэх гэдэг боловч нөгөө саяны хэлээд байгаа журам дээр байдаггүй чи явж эцсийн нөгөө хүний бас л цалин мөнгөний орлогын асуудал ч тийм. Тэрийг ингээд зохицуулаад өгчих юм бол нээлттэй болгоод өгчих юм бол цаашаа хэрэгжих үндэстэй. Тэгэхээр захим танхим осолсон сургуулийн явуулгын дахиад өөр даваа тал зөндөө даваа талууд байна. Юуны төрөнд захимаар сургалт явуулна гэдэг нь тэр багш захим сургалт гэж юу байдیں۔ Захимаар яаж сургалтыг явуулж болдیں гэдэг арга технологид сурж जैन чадварт суралцж байна багш. За сургуулийн тухайд сургуулийнхаа хүртээмжийн асуудлыг, ээлжийнхээ асуудлыг, ороод харах асуудлыг шийдэж болж байна. Хүүхдийн тухайд захим сургалтанд суугаад захимаар суралцах чадварт суралцж байна. Одоо өнөөдрийн гадаадын ч дотоодын ч аль ч ихтэй сургууль дээр очисон захим сургалт явж байгаа. Тэгэхээр 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд 10 дугаар ангиасаа ч юм уу захим сургалтанд суугаад эхлэх юм бол захимаар яаж бие дааж суралцах гэдэг чадварт суралцаад бэлтгэгдээд очно гэсэн үг. Тэгэхгүй 12 жил танхимаар сурж байгаа л очиод гинт очиод ихтэй сургуульд очиод захим сургалт болоод тэр байтхан нөгөө нэг кредит систем рүү ороод хүүхд нөгөө нэгдсэн ангигүй болоод гэхэд зэрэг хүүхдүүд чинь хинх хүүхдүүд нөгөө 1 2 дугаар хүүхдтэй бүр балраал тэгээд ялангуяа шүтээсийг бол 1 2 дугаар хүүхдтэй ингээд сургалтандаа сууж чадаагүй хичээлээс хаягдсан нөгөө заргамж холбоо авахгүй өмнөх хичээлийн судлаагүй учраас дараагийн хичээл судж чаддгүй ингээд нэг жил бүтэн одоо сургалтын төлбөр төлөгдсөн мөртлөөс хичээлдээ суугаагүй 2 дугаар курстаа суугаагүй тэрнээс болоод сургуулиас гарсан гэд за баг зүгээр жаахан хэтрүүлээ ярьчихад айл болгонд нэг хөөхтэй шүү. Энэ бол нөгөө тэр нөгөө зарламж холбоонууд ийм нүд толб. Тэрүүн шиг өнөөдөр 12 дугаар 12 жил танхимаар сурж байгаад очиод дотоод жадлан гадаад жадлан захим сургалт руу очиход тэр хүүхд бас л нэг хэсэгтэй л одоо бас л твдэн л гэсэн үг шүү дээ. Захим сургалтын сур. Тэгээ тэрийг яагаад дан сургуулиас нь бэлдээд өгч болохгүй. Тэгэхээр ингээд захим болон танхимаар асуулсан сургалт явуулахын давуу тал бол бүр хаана байна. Өөртөө вин гэдэг шиг сургуульч ярьж болж багштай сайн байна, сурагчтай сайн эцэг эхчүүд ч гэсэн тэгээ сайн нөлөөлөд байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээ хүүхдийг ер нь угсаал дараагийн төвшнийх нь боловсролынх нь одоо сурах арга барилтанд бэлтгэх ёстой шүү дээ. Тийм бэлтгэх ёстой үүрэгтэй юм чинь тэрийнхээ дагуу тэрийг хэрэгжүүлэх. Тэрнээс зөвхөн би одоо ингээл 12 дугаар ингээд төгсгөл болоо миний хүүхдүүд гээд хайчиж болохгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаасаа нөгөө ажил мэргэжлийн сонгох гал ахлах ангид чинь бас нэг хэсэг яваад байгаа шүү дээ тий. Ажил мэргэжлээ зүүн мэргэжлээ сонгох гээл тэрэн дээр их сүүлийн жилүүд анхаарал байгаа шиг ахлах одоо сургуулаа төгснөхийн дараа ихтэй сургуульд ороод захимаар тэгээ ер нь тэр цаашаа явах юм бол насан туршийн ч гэсэн боловсрол болоод явж шүү дээ. Ер нь бол одоо тийм юм яригч насан туршийн боловсролын асуудал яригч байгаа гэж одоо хүн болгон захимаар суралцах чадвартай байх хэвээр зөвхөн нэг Facebook-ийн групп дээр тавьсан нэг юм PowerPoint-ийг хичээл мчээдийг үзэхээр бид нар ингээд захим сургалт явж гэнэ гэж
андуураад байж одоо болохгүй гэсэн үг шүү дээ тий. Facebook-д бол зүгээр л нийгмийн сүлжээ болохоос сургалтын орчин сургалтын явуулдаг зүйл бол биш шүү дээ тий. Тэгэхээр яг тэрийг зориултын платформоор нь дамжуулаад зориултын контентоор нь зориултын тэгээд хамгийн гол нь нөгөө контентээ үзсэн юм уу үзээгүй юм уу гэдгийг шалгаж чаддаг байх. Үзээ тэрийг ойлгосон юм ойлгоогүй гэдгийг минь араас нэг жижигхэн даалгавар шалгалтын нэг сорил тавиад тэрийг үзчихдэг байх. Тэгээд тэрнээс нь хин үзсэн хин үзээг ингээд тэрийг дахиад давтан сургалт ч юм араас нь нөхөд ингээд хичээлийн цахимаар ус өгчдөг байх гэдэг. Энэ арга барилд ингээд суралцаад эхлэх юм бол саяын минер хэлээд байгаа тэр хүртээмжийн асуудал, чанарын асуудал, багш нарын асуудал гэдэг маш олон асуудлуудыг шийдэж болох бөгөөд тэр нэмнээс өөр шийдэл бол би олж харахгүй байна л гэж хэлж байгаа юм. Ер нь нөгөө боловсролын ерөнхий хуулийн дээр бас гоё заалт орсон шүү дээ. Захим сургалтыг адвайсны сургалт гэдэг тооцноо гэдээ гоё заалт оруулчаад тэрний араас ер нь журам энтер нь хэрэгжиж гарч ирэх хэвээр тэд нар арай гарч ирээгүй байгаа тий. Тэгээ саяхан за яг нэрийн дурдад яг саяхан бас нэг хувийн сургуулийн захирал яриад за ингээд хуулийн боловсролын ерөнхий хуулийн дээр нэг захим сургалтын асуудал чинь зөвшөөрөгдсөн. Тэгээ бид нар ингээд захим сургалтын явуул ихэд зэрэг зөвшөөрөхгүй гэж штэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр журам дүрм нь гараагүй юм байл үү дээ. Мэдлээ гэдэг захим сургууль яваад штэ тий. Тэгэхээр ягаад улсын сургууль улс ягаад захим сургалтын явуулж болж байхад ягаад хувийн сургуулиуд захим сургалт явуулж болохгүй байгаа гэдэг асуудал байхгүй. Энд чинь бол тэр байтугай одоо миний саяхан хэлээд байгаа сургууль дотроо танхим захим хосолсон сургалт явуулдаг эрх зүйн орчин байхгүй шүү дээ. Харин тийм багшийн нөгөө цалинг тооцох болгоолч л энэ намар гултай тий. Нийслэлийн 52 сургууль дээр энэнийг туршилтаар хэрэгжүүлээ гэдэг ингээд хэлэх гэж байгаа юм байна. Гэхдээ тэрний яг эцсэн эрх зүйн орчин бас бүрдээг байна. Тэгэхээр энэ эрх зүйн орчин дээр яам бол шуурхай ажиллаад иймэрхүү. Эн чинь бол нөгөө нэг хүчлийн чинь тушааштай тийм ээ. Тийм шүү дээ. Энийг хурдан нээгээд ч юм уу. Тэгэхээр юу нөгөө хувийн сургуулиуд захим сургуульд нээх нь байтугай сургууль дотроо захим танхим олсон сургуульд явуулдаг эрх зүйн орчин одоохондоо хараахан байхгүй байгаа юм байна. Магадгүй энэ 100 хийчих байх гэж бодож. Тэгээ намраас бол энэ бол олон асуудлууд байна. Тэгэхээр яагаад хэлээд байгаа хэдэн орон нутагт байгаа 1000 км-ийн цаана байгаа 1100 км-ийн цаана байгаа багшийн хүрэлцээг байгаа хүүхдүүд дээр нэг хувийн сайн сургууль зөвхөн яг математикийн сургалтыг явуулдаг сургалт яагаад байж болохгүй гэж. Тийм үстэй. Тэгэхээр тэр олон сургуулиуд дээр байгаа мэрэгжлийн багшгүй байгаа эсвэл мэрэгжлийн багштай байсан ч гэсэн би бас цахимаар өнөхөр сураад ингээд мэдлэг боловсруулаад дэвшлүүлж хийх юм сурч үзэж харж байгаа хүүхдүүд яагаад энэ боломжийг нээж өгөхгүй байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг хийж ажлын боловсруулалтын чинь чанарын асуудал, боловсруулалтын чинь хөгжлийн асуудал, боловсруулалтын чинь дараагийн асуудал бол нэ ш. Тэгээд өөрөөр хэлбэл дахин миний хэлээд байгаа бол боловсруулалтын хөгжил гэж юу юм бэ гэх юм бол үндсэн уламжлалт арга дээр одоо нэмэх нь мэдээллийн технологи шүү. Тэр байтугай одоо мэдээллийн технологи гэдэг зүйлч биш цаашаа одоо нөгөө AI багшийн тухай, хэмэл оюун багшийн тухай асуудал ингээд яригадаад бас бидний талаар ч гэсэн бид нар одоо одооноос судалж мэдээж хэрэгжүүлэх алхмуудаа хийх байхгүй бол хасрагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр зүгээр нөгөө нэг цахимаар суддаг тухай шүр AI багшийн тухай асуудал яригадаад эхэлчихлээ шүү дээ. Тийм. Яригадаад биш хэрэгжээд явж байна. Харин хэрэгжиж байгаа гадны орнууд тийм. Ер нь бол мэдээллийн технологи бол одоо хүний нөгөө багаж зэвсэг түүл шүү дээ тий. Хүн тэгээд юу гэдгийг гой сүүлийн үеийн орчин үеийн гой таны төхөр багаж зэвсэгтэй байж бүтээмжээ дэвшлүүлэх юм уу? Эсвэл бүр зүгээр гараараа л ухаад ах юм уу гэдэг асуудал ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо газар ухах дээр ч гэсэн гараараа ухах юм уу, хүрзээр ухах юм уу, одоо том таны төхөрөмжөөр ухах юм уу гэдэг асуулт ярьж байгаа шүү дээ. Бид нар бол нөгөө шуудууд татах хэрвээ шуудууд татах гэж байгаа бол манайх бол нэг хүрзээр үзээд байна гэсэн үг шүү дээ. Хүрзээр шууд байгаа хаад шүү дээ. Тэгэл гадныхан жижигхэн трактор ухаад явж байгаа гэдэг юм. Жишээл зүгээр шууд ундар жишээ. Харин тийм. Нөгөө талаасаа одоо манай уламжлалт боловсролын уламжлалт арга зүйч одоо нөгөө Gen Z-ийн маань яриад байна. Одоо дараагийнх нь альфа үйл үү те. Альфа үеийнхэн гараад. Тэгэхээр нөгөө яг нөгөө үйлчлэгийг нь авах гэж байгаа, боловсролын үйлчлэгийг авах гэж байгаа, сурах гэж байгаа нөгөө хүүхдүүд хүлээж авдаг хүүхдүүд чинь шал өөр хүүхдүүд байгаа даа штэ. Ногоон самбардаа цагаан шохоогоор бичгээр хүлээж авдаггүй хүүхдүүд байгаа даа. Тэрний оронд ингээд 3 минутад ч юм уу 5 минутын юм бичлэг ч юм уу юм видео хичээл, анимашнтэй хичээл тавих юм бол тэр хүүхдүүд ингээд маш урдан хүлээж авдаг. Тэгэхээр тэнд байгаа хүүхдүүдэд Gen Z ч юм уу технологийн эрэнд төрсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ чинь хүүхдүүд өнөөдөр ингээд утас шөрмөс ухаад байгаа чинь угаасаа энэ технологийн эрэнд зундал төрсэн хүүхдүүдийг байгаа юмын байгаагаас нь салгах гэдэг юм байна. Ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ингээд уламжлалт аргаараа хичээл заагаад байгаа чинь бас нэг юм хоцрогдлын ч гэдэг юм уу шалтгаан болоод шүү дээ. Тэгэхээр яагаад энэ орчин үеийн аргаар гэдэг юм уу яагаад энэ нэг гэхээр дахиад нөгөө мэдээллийн технологи IT-г оруулж ирж байгаа тэр хүүхдүүдэд гоё сонирхолтой анимашнтай одоо ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд бол гоё интерактив хичээлүүд анимашн мультимедиа ийм хичээлүүд
заамаар штэ ормоор штэ тий. Тэгэхээр энэ чиглэл дээр ингээд яг манай компани ингээд цэцэрлэгүүдийн контент дээр цэцэрлэгийн хөтөлбөр шинжилгээтэй холбоотойгоор бид нар бас ингээд цэцэрлэгийн контентууд бэлдээд явж байна. Гэхдээ энэ чинь нэг хувь компани бол хийхэд айгүй хэцүү байхгүй. Зардал мөнгө бол маш өндөр зарж гаргадаг салбар штэ тий. Тэгэхээр хинд юу заах гэж байгаа, хинд заах гэж байгаа билээ гэдэг бид нар бас нэлээд бодчихээж тэр хүүхдүүдэд яаж хүргэж өгөх хэрэгтэй юм бэ нөгөөд мэдлэгийг яаж дамжуулах хэрэгтэй юм бэ гэдэг юм а зөвл болохгүй бол тэгэл хөгжил бол бас тэгэл хол л гэсэн. Тийм тий. Яг нөгөө хуучны аргаар хүчээр одоо ер нь монголчууд өөрсдөө цөөхөн учраас их боловсралтай чанартай сайн одоо боловсон хүчинтэй ээжиж улам сайхан амьдарцгаан шүү дээ тий. Тэгэхээр яг энэ боловсрал суралцж байгаа хүүхдүүдийн тэднэрт нь зориулсан тэднэрт айлах хурдан богино хугацаанд чанартай өргөх гэдэг дээр л улс өөрөө анхаараж явчих юм бол үр дүн аягүй сайн байх гал л тий. Тийм шүү дээ. Тэг ер нь бол ингээд за бидний баг багт гэдэг юм уу одоо тэр аймгийн тэр багш гэдээ ярьдаг тий. Тэгээ тэр багшны хүүхдүүд нь бүгдээрээ дангаахт ордог ч гэдэг юм уу. Тэр багшийн хүүхдүүд бүгдээрээ спортлог болдог гэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд гэдэг бол юу ч хүлээж авахд бэлэн хөгжил байж байгаа. Тэрнээс хөдөө төрсэн хүүхд тэгэхээр зэрэг өөр, хотод төрсэн хүүхдүүд нь өөр сэтгхүүтэй ч юм уу зайсан төрчөөр бүр мундаг энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Хотын захад төрсэн хүүхд мундаг байхгүй шүү дээ. Тэнд нөгөөд өгж байгаа боловсролын мэдлэгийг түгээж өгж байгаа, мэдлэгээ дамжуулж өгж байгаа, арга зүйг нь хэлж өгж байгаа багш нарын асуудал байгаа шүү дээ. Сайн багш байх юм бол сайн хүүхд тэндээс л төрдөг үстэй тий. Нэг сайн химийн багш байхад тэр ангийн хүүхдүүд тэр чигээр химдээ сайн байдаг ч юм уу. Би жишээлбэл одоо багасаа математикаар явсан. Би яг тоонд жоохон сонирхолтой байсан ч гэсэн надад азар одоо дунд сургуулиас 8 дугаар ангиас 8 жилээс ахгуулаад би дандаа үнэхээр мундаг багш нарын математикийн багш нарын гараар дамжсан учраас багхгүй тий. Тэгээд манай сургуулийнхан ч гэдэг манай ангийнхан яа тоондоо сайн байхыг тэгвэл сайн багшийн ачаар л явж байгаа шүү дээ. Ховдын багшин дээр сурвал бид нар хэлсэн. Үнэхээр сайн багшаар бид нар хичээл заалгаж байгаа учраас л тэндээ сайн төгсөгч гарч ирж байна. Өнөөдрийн ховдын багшин дээр сургуулийн төгсөгчд үнэхээр баруун 5 аймгийн ч гэдэг юм баруун аймагуудын боловсролын системийг боловсролыг нуруунд дээр өөрөө даваа явж гэнэ гэж ихэд хэлсдэггүй шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр багш ямар чухал юм бэ гэдэг. Гэхдээ одоо бол бас жаахан заавал ингээд нөгөө нэг математикийн сайн багш, заавал мундаг физикийн багш гэхээсээ илүүтэйгээр сайн контент сургуулийн өөрийнх нь бодлого байдаг. Манай дээр нэг бас нэг ингээд хөтөлбөр дээр ч гэдэг юм ингээд мэдээж үндэсний хөтөлбөр, цөм хөтөлбөр ингээд үндэсний хөтөлбөр байна тий. Түүнээс гадна яг тухайн сургууль яг ямар хөтөлбөрөөр би ямар агуулгаар хүүхдэд өгөх юм бэ гэдэг өөрсдөө бодлоготой байдаг тий. Тэр миний хэлдэг юм бол энэ мэдээллийн технологиг дамжуулаад энэ SMS, LMS-аар дамжуулаад тэр тухайн сургуульд ирж байгаа дөнгөж сургууль төгсөөд ирж байгаа багш байна уу? Тэнд одоо олон жил ажиллаж байгаа юм эсвэл ингээд зөвлөх зэрэгтэй багш байна уу? Тэрнээс үл хамааран манай сургууль бол тригонометрийн функц гэдэг энэ сэдвийг энэ агуулгаар л өгнө. Ийм контентээр өгнө. Энэ агуулгаар заана. Ийм юмар асууж шалгана. Энэгээр шалгалтаа авна гэдэг юм тодорхой байдаг. Тэр өөрөөр хэлбэл цаашдаа ер нь бол ингээд нөгөө нэг багш заадаг, сургадаг гэдэг юм чинь бол өөрчлөгдөд шүү дээ. Багш магадгүй одоо ингээд координацийг хийдэг те чиглүүлдэг энэ аргууллууд. Тэгэхээр заавал бүгдээрээ ингээд маш сайн мундаг математикийн багш нартай байхаас илүүтэйгээр бүх хүүхдүүд ижил төвшний математикийн сайн контентуудыг сайн багшийн контентуудыг үздэг. Тэрийг араас нь одоо даалгаврын дээр хийдэг энэ төрх юм бол ижил төвшний мэдээлэл очих гэдэг шүү дээ. Тэгэхээр яг ижилхэн хоёр ангид нэг нь сайн зөвлөх багш хичээл зааж ах тэр ангийн хүүхдүүд сайн байж дараа нөгөөх нь дөнгөж төгсөөд ирсэн оюутны хүүхдүүд бол тэр хүүхдүүд бас жаахан өсрөлтөд дутагдaltaй л байж таардаг шүү дээ тий. Тэгдэг биш сургуулийн төвшөнд яг ижил агуулгаар ижил контентоор хичээлээ ордог байх юмруу явах хэрэгтэй юм биш үү. Тэгээ энийг чинь нөгөөд хийх зүйл нь дахиад нөгөө л мэдээллийн технологи. Харин тийм тий. Ер нь өөрөөр дамжууллын нэг Монголын шилжилт хөдөлгөөн чинь нөгөө захынхаа сумаасаа аймгийнхаа төв рүү, аймгийнхаа төвөөс одоо хот руу, хотынхаа захаас хотын төв рүү гэж ерөөсө шилжилт хөдөлгөөн яваад байгаа шалтгааны чинь бас нэг том зүйл нь бол яг харахгүй боловсрал тэр сайн багшийг л дагаад байгаа шүү. Дагаж байгаа гэсэн үг. Тийм энэ сургууль тэр багш нар энэ багш нь сайн гин энд л нэг хүүхдээ өгөөд нэг сайн хүнтэй болчихъя гэхэд ээж аваад бол бас хичээгээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь ингээд байгаа газраасаа хаана төрж өссөн, хаана амьдарч байгаас үл хамааран бүх хүмүүсүүдтэй тэр контент өрдөг болчих юм бол тэгэл бас сайхан л байна. Тэгээ одоо энэ бас нийгмийн аюул олон асуудал шийдэгдэж шүү дээ тий. Тэгэл байх уу. Тэгэх юм бол одоо ингээд босрал нийслэл дээр чи ялангуяа хамраа сурах тойрог гэж байдаг. Тэгээ хамраа сурах тойрогтойгоо сургууль нь тааруухан сургууль гэж эцэг эхчүүд үзэж байгаа нь нөгөө нэг гайгуу гэдэг сургуулиудаа хотын төвд байгаа хэдэн гайгуу сургуулиудаас хүүхдүүдэд өгөх гэж
Ягаад ч тэрнээс чинь болоод нөгөө тавтусны төвжирлийн асуудал ч гэдэг юм уу. Гэтэ үнэхээр нэг аваастай зүйл нь бол манай Монгол аав ээжүүд гэдэг юм да, манай монголчууд бол үнэхээр хүүхдийн боловсролын төлөө бол юугаач харанхуй зарцуулдаг хүмүүс шүү дээ. Тэрийг ягаад зөв чиглүүлж өгөхгүй байгаа юм бэ? Ягаад зөв юмд нь зарж болохгүй? Ягаад тэр баян хөшөөний эцэст байгаа хүүхэд үнэхээр сайн контент, сайн сургалт авдаг бол тэр заавал нааш хотын төв рүү явах ямар шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр сайн туршлагууд, сайн юунууд байгаа бол тэрийг ингээд тэгш хүртээмжтэйгээр өргөжих асуудал байгаа юм шүү. Тэгэхээр манай авны одоо юу гэдэг нөгөө өргөн дэлгэр нутагтай гэдэг зүйлийг чинь нэг талаасаа мэдээж сул тал боловч энийг чинь яаж даваа тал болох юм. Тэгэхээр одоо тэр харилцаа холбоо. За одоо бол нэг сүлжээ энэ төр бол харьцангуй бас гайгүй болчих шиг боллоо шүү дээ. Ялангуяа сая энэ хаварч нөгөө хувийн ISP-ийн компаниудад сургуулиудын интернетийн асуудлыг хариуцуулчихлаа шүү дээ. Тэгэхээр мэдээж интернетийн асуудал бол айгүй сайн шийдэгдэж байгаа. Одоо тэр интернет тэр төмөр зам дээр чинь явдаг нөгөө сайн контент чинь хаана байна, сайн даалгаврын сан чинь хаана байна, сайн хичээлүүд хаана байна. Тэрийг л тэр өстө өнцөг бол хүргэмээр шүү дээ. Тэрийг л тэрийн одоо чиглүүлдэг багш нар байж байгаа юм бол баг. Ер нь бол дэлхийн нийтийн хандлага гэсэн ер нь тийшээ өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж харж байгаа. Би бол нэг хайртай судлаач биш болохоор нарийн бол хэлж өгдөг. Тийм. Ерөнхийдөө нөгөө практик дээрстэй сургуулиудаа ойрхон ажиллаж байгаа хүний хувьд бол бас яг харагдаж байгаа үсэг шүү дээ, тий. Сайн багш нарыг бид нар сүүлийн 20 ковидын өмнөхөөс эхлээд Говьлтан аймаг дээр элтийн ерөнхийлөгчийн алтан дээр нь бид нар хамтарч ажиллаж байгаа хянуулт системээр. Эндээс одоо хотод байгаа ч гэдэг юм одоо нөгөө хүмүүсийн сурах гэдэг сайн сургуулиудад байгаа сайн одоо мундаг гэдэг сургуулиудад байгаа хамгийн сайн багш нараар нь бид нар Говьлтан аймгийн хүүхдүүдэд цахимаар сургалтуудыг байгуулж байна. За энэ хавар гэхэд бид нар элтийн ерөнхий шалгалтыг ер нь бол Говьлтан аймаг гэлгүй 17-8 аймагаас нийтдээ нэг давхардсан тоогоор нь 30 гаруй мянган хүүхдээс бид нар элтийн ерөнхий шалгалтын 10 хичээлээр шалгалтуудыг бид нар өн төлбөргүй авлаа. Тэгэхээр ингээд шалгалтууд авж яах гэдэг бол бас хүүхэд нөгөө юугаа мэдгүй бас өөртөө анзаарч авдаг ч юм. Эндээс харж байхад тэнд бол нөгөө хүүхдийн буруу биш учраас энэ үнэхээр энд сайн багш тэнд хилээд өгөхөөр зэрэг тэр хүүхдүүд амжилт гаргах нь ерөөс илэрхий байгаа байхгүй. Тэрийг бол ингээд би ямар нэг нөгөө теорем гэдэг шиг тэр чинь бол ямар ч батлах шаардлагагүй зүйл байхгүй. Тэнд хүүхэд нь бол хүлээж авах хүүхэд нь бэлэн байгаа юм чинь үнэхээр сайн багшинд сайн одоо лекцийг хүргээд өгч. Тэр тусмаа одоо жишээлбэл ингээд математик дээр жишээ давахад гэдэг юм уу түрүүний нөгөө хурцтай адилхан бид нар математикийн тоог ч гэсэн бодох гэж ингээд маш хүн дараагаар бас бодож заад юм ба шүү дээ. Одоо социализм үеэс ч гэдэг бид нар ингээд бас ингээд маш олон тойруу аргаар ингээд бодож моддог бол одоо орчин үе дээр ч гэдэг юм уу жишээлбэл дээр Японы ч гэдэг юм уу гадны ингээд айгүй хэлбэр хааргаар тоог боддог тийм арга зүйнүүд бас байна шүү бэлэн. Тэрийг яагаад тэр хүүхд төргөд өгч болохгүй байгаа тийм. Тэгэхээр тэр чинь бол ингээд боломж нь бол тэнд хүлээж авах боломж нь бол бэлэн байж байгаа гэсэн үг. Тэгэхээр багш нарыг яаж хүргэжсэн юм. Тэгээд сүүлийн 2-3 жил Говьлтан аймаг дээр бид нар математикаар гэж бид нар 500 гаруй хүүхдэд хичээл орж ирлээ. 2 анги болгоод ингээд за химиэр орлоо, англи хэлээр орлоо. За ингэхэд бол тодорхой мэдээж тэр 10 жил багшлсан багш нь элтийн ерөнхий шалгалтанд багшсных нь бид нар үр дүнгээ үүсгэж байгаа юм шүү дээ, тий. Гэхдээ ямар ч байсан тэн дээр бол ингээд өмнөх 2-3 жилдээс илүү оноо аваад ингээд тэр бат 10 хэдэн онооны зүрх мөрөө гараад байна гэдэг бол тэнд жаахан нөлөөлөл орж ийн гэж хараад байгаа байхгүй. Тэр нь бол орох нь бол би бол угаасаа тодорхойлох гэж хэлэх гээд байгаа. Тэнд үнэхээр мэрэгжлийн бус багш нараар ч юм уу эсвэл ингээд 8 жил байжгаад 10 жил болоод удаагүй байхаа сургуулиуд дээр энд элтийн ерөнхий шалгалтанд 7 жил ажилчсан багш ядахтаа л арга таахтахын ч гэсэн зааж өгч байгаа шүү дээ арга зүйн гэдэг. Тэгэхээр тэн дээр бол амжилт гарах нь бол гарцаа байхгүй л гэж харж байгаа. Тэгэхээр энэ нь бол ингээд туршигдаад бид нар бол бас үр дүн гарч ийнэ гэж хараад байгаа байхгүй. Болох юм байна. Үнэхээр ингээд захимаар хүргэж өгөх юм бол хүүхдүүд бас ийм боломжууд байгаа юм байна. Чанарыг сайжруулах боломжууд байгаа юм байна гэж харж байгаа. За хоёулынх нь яриа ерөнхийдөө дуусах тийшээ хандж байна. Тэгээд таныг ерөнхийдөө одоо боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсүүдтэйгээ уриалга хэлээд яриагаа дуусгаач гэж хүсэж байна. Тийм би тэг одоо нэг л зүйл одоо би ярианыхаа туршил одоо нэг л зүйл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр ингээд энэ боловсролын дижитал шилжилт гэж зүйл байгаа бол энэ зүйлийг хийхэд одоо ялангуяа төрийн захиргааны төв байгуулалт тийм үү яамнаас энэ бодлого гаргадаг байгууллагууд мэдээж явж байгаа. Би бас ирж байгаа хэлсэн замналын төрөн хэлсэн бас үнэхээр амжилттай юмнууд гарч ийн хамгийн сүүлийн жишээ төгсөл төвшөлтэй гонх хийгээ гэж хэвдүүлээд ингээд одоо илүү нөгөө дахиад яг нөгөө миний яриад байгаа бидний яриад байгаа тэр хэрэглээ болгох тал дээр нь одоо бодлого гаргадаг газрууд маань өсвөрлийнхаа яамныхан маань ерөнхий газрынхан маань бас энэ дээр бас ингээд зөрөгтэй ажилласаа тэр чөдөр тушаа болоод идэг журмнуудыг бол маш хурдан
нээлттэй боломжийг болгож өгөөсэй гэдэг уриалмаар байна, хэлмээр байна те. За багш нартай ч гэсэн одоо багш нар сургуулийнхандаа ч гэсэн үнэхээр та хэдэд бид нар бол ингэж ярьдаг байсан. За үнэхээр бусдаасаа ингээд бусад сургуулиудаас нэг алхам урд алхъя л гэж бодож байгаа бол та төрүүлээд мэдээллийн технологиг энэ SMS, LMS системийг л төрүүлээд маш амжилттай зөв сайн системийг нэвтрүүлчихээ л гэж байгаа. Энэ бол танаа сургуулийн урдчилж алхах юм боломж олцоогч нь бүрдүүлнэ л гэж байгаа. Тийм учраас энэ утгаараа бас боловсролын салбарынхаа сургуулиудынхаа цэцэрлэгүүдийнхаа нийт удирдлагуудад шийдвэр гаргах төвчний хүмүүстэн ч гэсэн энэ мэдээллийн технологи гэдэг юмыг үнэхээр одоо үйл ажиллагаанд түлхүү бодлогоор, түлхүү зоригтойгоор ингээд хэрэгжүүлэх тал дээр бас ингээд санаа ажиллахдаа та бүхэн ажилласаа гэж уриалмаар байна. Мэдээж бас ажиллаж байгаа. Бас үүдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Танд болон танаа хамт олонд боловсролын салбартаа хийж байгаа цахим шилжилтэн түүчилээ ажиллаж байгаад бас баяр хүргэе. Баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээ та бүхнийхээ цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсээрээ. За маш их баярлалаа. За подкастнда урсанд бас дахин баярлалаа. За тэгээд тэгээд энд бид хэд подкастнда оролцож байгаа хүмүүсүүдтэй Мадрийн Будаа гэдэг ийм будаа бол бид хийж байгаа. За энэ мэн болохоор эх орны хөрсөнд ургасан. Тэгээд Япон технологиор боловсруулсан. Тэгээд чулуун тэрмэр тэрэмцсэн учраас ерөнхийдөө нөгөө будааныхаа шин тэжээлийг алдаагүй юм бүхэл өрийн гол бид байгаа. За баярлалаа. За баярлалаа. Манай хамт олонд бас баяр хүргэе. Амжилт хүсье. Боловсролын салбарт яг ингээд их бас ярих хэрэгтэй юм билээ. Ярих олон энэ онцгүүдийг оруулж ярих тэгээд энэ яаж хөгжих ёстой бэ гэдэг талаас их олон талаас нь ярих. Ялангуяа одоо энэ чамаас энэ подкастнда ялангуяа сургуулийн удирдлагууд бас нэлээд орсон харагдсан. Тэгэхээр анхан шат нийтэд хүмүүсийн дуу хоолой ч гэсэн бас маш их чухал ах гэж бодож байна. Подкастын ханцанд бас амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.